Монгол телевизийн бүтээл. Дөнгөж төрсэн хүүхдээ ойлгохдоо төр хөрөөндөл цангиндаг. За дөнгөж төрсэн хүүхэд маань төр хөрөөндөл өөрийнхөө ээжтэй тэр сайхан нандан уулзалтыг хамгийн анх хийж байгаа. Тэгвэл би төр хөрөөний тоглоом шоу нэвтрүүлэх өмнө л төр хөрөөнд хөтлөн хүргэдэг. За тэгэхээр нэвтрүүлэгтээ эргэн тавтай морилно. За бид энэ хэсэгтээ гандул болон хишиг буян нарыгаа манай нэвтрүүлэгт оролцооч юмыг зөвшөөрөл авах гэж байна. За энэ хоёрын маань хувьд бол хоёр дахь хүүхдээ хөлгээд авах гэж байна. За төр хөрөөний тоглоом шоу нэвтрүүлэгт оролцуулаад амьдралд нь бас нэгэн сайхан дурсамжийг бий болгохын төлөө хичээцгээе. За ингээм хамт орцгоё. Сайн байцгаана уу? Тийм байдлаар ороод ирлээ. Бид Монгол телевизээс авч байна. Тэр хөрөөнд зохион байгуулагддаг шоу нэвтрүүлгийг Монголд анх удаа хийж байгаа. Тэгээд эхний удирдал маань үнэхээр амжилттай болсон. За энэ удаагийн дугаараа бид бас бэлтгэн яваа. Хоёроо гол маань нэвтрүүлэгт оролцооч гэсэн зөвшөөрөл авах гээд ороод ирлээ. Ингийн гэвэл 7 асуулт асууна. Асуултанд хариулах тоолондоо шагнал аваад явах юм байна. За гэрээс л асууя да. Бас дараа нь бас гоё дурсгалтай юм тий. Сонирхолтой санагдаж байна. Харин тий. Дараанаас нөгөө хүүгээ харахад зөвшөөрч өгч байна. Тий. Дурсан юм байна тий. Анхных нь охин. Мөрөдлийн баг бүрдсэн байгаа биш тий. Тэгэхээр тойроосоо зөвшөөрөл авъя. Тойр маань санал нэгтэйгээр бас зөвшөөрөх хэрэгтэй. За санал нэгтэйгээр зөвшөөрлөө. За баярлалаа. Ингээд оролцогчид маань нэвтрүүлэгт оролцохыг зөвшөөрлөө. За оролцогчдын маань хувьд гандул болон хишиг буянаар маань байгаамаа. Ингээд нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Энэ бол төр хөрөөний тоглоом шоу нэвтрүүлэг. Ингээд богино хугацаанд тайзаа засчлаа. За энэ маань бас одоо төрөх гэж байгаа тий төрхөнд өгсөн ээжийн маань биеийн байдлыг бидээс харгалзан үзэж тайзаа маш хурдан хугацаанд засж байгаа. За дөрмөө танилцуулъя. Төр хөрөөний тоглоом маш энгийн дүрмтэй. За бид та хоёроосоо 7 асуулт асуух болно. 7 асуултанд зөв хариулах тоолондоо та хоёр маань шагналууд аваад явах юм байна. За нэг асуултанд буруу хариулвал тухайн буруу хариулсан асуултынхаа шагналыг авч чадахгүй. Гэхдээ өмнө нь хариулсан шагналууд хоёрын шагналын санд хിവэрэ үлдэнэ. Хэрвээ хоёр дахь буруу хариулах юм бол тоглоом харамсалтайгаар зогсоно шүү. За тэгээ энэ удаагийн дугаарын супер шагналыг хамтдаа юу байгааг харцгаая. За энэ бол Rascal and Friends живхний бүгд удирлын хэрэгцээг бид та хоёртой өгөхөөр бэлтгэхэд байна. За Шинэ Зеланд улсад яг загвар болон стандартын дагуу хийж бүтээгдсэн. За 2016 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж гисэн байлээ. За тэгээд ямар нэгэн химийн бодис агуулаагүй хүүхдэд таатай нөхцөлийг бүрдүүлэх, үнэргүй, чийшүүлэгч бодисгүй бүтээгдэхүүнийг та хоёртой өгөхөөр сонгоод байна. За их өнгөлөг загварлаг байгаа шүү. Ихтэй байна тий. Ахын төлөө хичээнэ. За тэгэхээр ингийн тулд хоёр маа 7 асуултанд хариулах нь шүү дээ тий. За тийм. За ингээ хамгийн ихний асуултын шагналыг харъя. За хамгийн ихний асуултын шагнал маань Гасвар Түнс компани бүтээгдэхүүн авах эрхийн бичиг байгаа юм байна шүү. За зүгийн бал болон сүү, хар манжин. Хар манжингийн хувьд бол Гасвартын хамт олон маань анхудаа тариалсан. Тэгээд маш амжилттайгаар ургацаа сурааж авч чадсан. Тэгээд энэ манжингийн хувьд бол ингээ харахад хэдийгээр хүнсийн ногоо ч гэсэн үйлчлэгийн өнүүдийн хувьд бол одоо бүр эмийн ургамлын хэмжээнд үйлчлэх тийм сайн бүтээгдэхүүн байгаа шүү. За цаадал асуултаа харъя. За тий. За хамгийн ихний асуулт. Нэрад ямар үед вакцин хийх вэ гэсэн байна. А нь ханиад хүрээгүй үед нь, Б нь халуураагүй үед нь, В нь товлолт хугацаа болсон үед нь, Г нь дээрх бүгд гэсэн байна. Энэ бол мэдээж дээрх бүгд гэдэг нь зөвлөлтөө. Яагаад тэгэхээр хүүхдэд маш эмзэг байдаг учраас вакцин хийх үед халуураагүй, ханиад хүрээгүй байх хэрэгтэй байдаг. Мэдээж бас товлсон хугацаанд байх хэрэгтэй. Тэгэхээр дээрх бүгд гэдэг нь бүгд орно. Тий. Г хариулт. За Г хариулт. Тий. За нэгдэж байгаа тий. Нэгдэж байна. За оролцогчид маань Г гэсэн хэлбэрийг сонгосон байна хамтдаа харцгаая. За ногоон асуул зөв. Улаан асуул буруу байна. За ногоо. Оо. За. Асуултыг амжилттай давлаа. За манай хишиг үе маань ямар мэрэгчлээ лээ? Нэгтлэн бодогч хүний нөөцийн менежер. Тийм. Зөв. Гэтэ нөгөө нэг хоёр дахь хүүхдээ үлгээд авах гэж байгаа болохоор бас мэдлэгтэй ах нь. Анд улсын хувьд ямар мэрэгчлээ? За би дуурайнд дуулаач мэрэгчлээ. Одоо үеийн одоо бүмтэлэг явж байгаа.
За. болж юм. Ямар сайхан юм бэ? Уран бүтээлч гэр бүл байгаа юм байна шүү дээ. Тийм. За таатай. За тэгэхээр ингээд хоёр маань гацуур түнс компани бүтээгдэхүүн авах эрхийн бичгээ хойж чадлаа. Хоёр дахь асуултынхаа шагналыг харъя. За бид хоёр дахь асуултынхаа шагналд Lamor брендийн гэр бүлийн бэлгийн багцыг бэлдээд байна. Вау. За олон төрлийн бүтээгдэхүүн байдгаас за яг хоньны сүүлний тосоор хийсэн тэрхүү бүтээгдэхүүнийг бид онцолж байна. Хүүхдийн саван юм байгаа юм шүү. За ямар нэгэн харшил гэмтэл өгөхгүй ийм бүтээгдэхүүн байх нь хамгийн чухал зүйл нь тижэл маш сайн өгнө. За чигшлийг яг тэр чигт нь хадгалж авч үлддэг шүү. За тэгээ хүчтэй химийн найрлага ороогүй. За хамгийн чухал зүйл нь зөвхөн гар аргаар бүтээгдсэн органик бүтээгдэхүүн байгаа шүү. За тэгээд дан ганц нөгөө нэг хүүхдийн тэр тостоос гадна олон бүтээгдэхүүн багцсан. Манай буюу одоо ганд үл маань хэрэглэх бүтээгдэхүүн байна. Ээж буюу тийм манай хишиг буян хэрэглэх. За том охинд маань бас хэрэглэх бүтээгдэхүүнүүд байгаа шүү. За хэдүүлээ тэгэхээр асуултаа харъя. За. Монгол ёсонд бүстэй хүүхдийн нэрийг аль чихэнд хэлдэг вэ гэсэн байна. А-д нь зүүн чихэнд нь, Б-д нь, баруун чихэнд нь, В-д нь аль чихэнд нь ч хэлж болно. Харин Г-д нь хоёр чихэнд нь ээлжлэн хэлнэ. Баруун чихэнд. Баруун чихэнд нь. Манай охины чинь нэрийг эмээ нөхсөн. Тэгэхэд зүүн чихэнд нь шивнэжсэн шүү дээ. Хин гэдэг охин нь аз жаргал гэдэг. Тэгэхээр Монгол бас бүстэй хөлт буюу баруун чихэнд нь шивнэхнэ. За тэгвэл оролцогчид маань Б буюу баруун чихэнд бүс хөлбөр сонгосон байна. Баруун гэд байлаа баталцгаа. Баталч тий. За харцгаа. За. Зүг багасаа. Аснаар ихтэй. Яна зүг болоо. Зүг биш дээ. За. Хоёр дахь асуултанд муу амжилттай хариулж чадсанаар хоёр маань Lamor брендийн гэр бүлийн бэлгийн багцыг хойж чадлаа. Гурав дахь асуултын шагналыг харцгаая. Урамшуул асуулт. За энэ ерөөхдөө яг утгын дагуу урамшуулалт асуулт. Урамшуулна гэсэн хоёрыгоо. Тун утгагүй энд даалгавар гарч ирнэ. Хоёр даалгаврын дагуу 30 секундын дотор хэр олныг нэрлснээрээ за нэрлсэн тутамдаа 20,000 төгрөг хожно. Ойлгомжтой бол хэдүүл асуултаа харцгаая. Урамшуулалт асуулт байна. Тийм ээ. Өмнөд Америк ТV-ийн улсуудыг нэрлэнэ үү гэсэн асуулт байна. 3, 2, 1 явсаа цаг явсан. Өмнөд Америк. Куб. За куб гэж хэллээ. Цаг явж шүү манай хоёр бодоорой. Осоодоо зүгээр нэрлээд байда. Санаад орсныгоо нэрлээд байвал те. Эд болгож байна. Латин Америк чинь жишээ. Барьцэл юм ортой. За тал нь явцсан байх шүү. Манай хоёр зүгээр буруу хэлчих гэж бодохгүйгээр хортон хэлээд явахгүй бол яана эн чинь бүр юуг болох гэдэг шүү. Урамшуулалт асуулт болох гэдэг шүү. Америк биш. Би Латин Америк гэж санаад. Португал үү. Очлаараа цаг дуслаа. За 30 секундын хугацаанд үнэхээр тулгамдах шиг боллоо тий. За Бразил гэж зөв хэлж 20,000 төгрөгийн эзэд болж чадлаа. Баярлалаа. Нэг ч гэсэндээ. За ингээд оролцогчид маань урамшуулалт асуултандаа нэг хариулт хэлснээр 20,000 төгрөг хожиж чадлаа. Баярлалаа. За баярлалаа. За хэдүүлээ ингээд өргөжлүүлье. За 3 дахь асуултынхаа шагналыг хамтдаа харцгаая. За бид Lactonatal DHA за D3 Junior их хүүхдийн амин дэмийн багцыг та хоёртоо танай гэрт бүрэл зориулаад бэлтгэхэд байна. За Германы Denk Farm компани бүтээгдэхүүн юм байгаа. За тэгээд Lactonatal DHA бүтээгдэхүүний хувьд бол ээжийг төрсний дараа болон төрхийн өмнө халамжлах төрлийн юм бүтээгдэхүүн байгаа. За хөвгүүл ээжүүдэд маань илүү төлхөө бас их тусламж болох бүтээгдэхүүн шүү. За харин D3 Junior-ийн хувьд бол за нэраг бүр дөнгөж төрсэн цагаас нэхлэн бас халамжлах D8 дэмих нөхөх зорилготой халбан усанд 3 секундын дотор уусгаад л хүүхдэд өгөх боломжтой. За тэгтээ асуултаа хариулцгаая. Хариулнаа. За эцэг эхийн нийт хэдэн хоромсоомоос үр тогтдог вэ гэсэн асуулт байна. А-д нь 23, Б-д нь 46, В-д нь 50, Г-д нь 72 гэсэн байна. Тэгэхээр нөгөө хүн чинь ерөнхийдөө 46 харамсамтай. Тэгэхээр 72 үзэж байна уу тий? Үгүй. Тэгэхээр нөгөө аавын 23, ээжийн 23 харамсам гэж. Тийм шүү дээ. Яадаг юм болов эсвэл Тех бах. арай өөр идэг болов. Би бол Б буюу 46 гэж бодож байна. За тийм ээ тийм бас эхнэрээс хүндэтгээд хүндэтгээд Гол нь зөв болоо бас сайн баттай болно. За яг нэг алдаж болох юм чи ойлоо. Би хэлбэр 46.
23 Тэгээд хоёр дөнгөж асуулт амар 3 дээр явж байгаа шүү дээ. Айлдах болохгүй байвал тий. Бас нэг боломж байгаа. Энэ юу гэхээр хүй боломж гэж байдаг. За хүй боломж нь яадаг вэ гэхээр гаднаас бид танай гэр бүлийн аль нэг гишүүн за эсвэл яг энэ хүү өргөө амарч явах газрын маань их баригч эмчиг мөн гаднаас оруулаад та гурлаа хамт бодож байгаа асуултанд хариулах юм. Нэг асуулт нь Тий. тий. Гэхдээ нэг л удаагийн боломж. За тийм бас боломж. Гэтэ хоёлоо нэг хариулсан дээр хатаа өөрсөн. За тэгтээ. За би зэрэг тэгтээ. 46. Б хувилбар буюу 46. За хариултыг авцгаая. Б хувилбар буюу 46 гэсэн хувилбарыг сонгоод байна. 72 ч гэж магадгүй. За яах вэ? Зүг болов. Ямар бодож байна? Яа. Тийм ээ. За яг таасан. Тэгэж бодсон хэрнээ л эргэлзээ. Манай гişиг үе сайн мэдчихэж шүү. Харин мундаг байна. Аз таарлаа. За, ста мундаг байлаа. За, ингэсээр та хоёр маань лактонаtal DHA болон за D3 junior их хүүхдийн амин дэмий багц зохиож чадлаа. Баяр хүргэе. Баярлалаа. За, төлөө дөрөв дэх шагналаа харцгаая. Дөрөв дэх шагнал юу вэ? Дөрөв дэх шагнал маань миний ухаалаг найз Scott гэнэ энэ их хөөрхөн те. За, Brickhouse-ийн хамт олон бас багчуудаа зориулан энэ бүтээгдэхүүнийг аль басны эрхтэйгээр бас зориулан бэлдсэн байна. За, нэг зүйлийг сануулхад яг энэ хүү тоглоом нь ухаалаг утас, компьютер, таблет гэх мэтчлэн зүйлүүдийг холбож хэрэглэж болно. Тийм. Нэгээс нь ухаалаг тоглоом байна. Тийм. Тэгэхээр таны хүүхдийн дуртай амтан, тэгэл дуртай өнгө ч юм уу те, дуртай хоолыг ч юм уу тэр болгоныг зааж өгдөг байх жишээ минь. За тэгээд энэ Scott-д та хүүхдийнхаа нэрийг хэлж өгөх юм бол таны хүүхдийн нэрийг бүр галгилж хэлдэг. Аюу хөөрхөн. Тий. Тэгээд энэ бас ингээд аялгуунууд байгааг анзаарч байгаа хэрэг дотроо 40 дуутай. Оо за. Тэгэхээр магадгүй танай хүүхдүүдийн хамгийн сайн найз болох нь тий. За тийм. Хэдүүлээд хэрэглээд асуултанд хариулнаа. Асуулт харъя. Насан туршид хэмжээ нь өөрчлөгддгүй эргэтэн юу вэ гэсэн байна. За. Мэдхүү. Мэдхгүй. А нь зүрх, Б нь уушиг, В нь хамар, харин Г нь нүд гэсэн байна. Гэхдээ ер нь аль аль бие хэмжээ өсгөхөд хамрын хувьд тэгэхээр нөгөө хүүхэд жоохон бахта жижигхэн хамартай байдаг шүү дээ. Тэгэхээр том болохоор энэ чихээрээ байх. Ургац юм шиг байдаг тий хаяа. Нүд юм шүү. Нүд ээж магадгүй. Нүд чинь л ер нь нөгөө гаднах нь шиг доторх нь яриад байгаа байхгүй тий. Нүд гэдэг чинь. Уушиг бол мэдээж томорно. Уушигны багтаамжны хэрээр томорно. Энэсгэлээр зүрх нүд хоёрын насан туршдаа гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр чихээрээ байхгүй ч тэгэхээр нүд л гэсэн. Нүд үү тий. Маш хурдан санал нийлээд нүд гэсэн хувилбарыг сонголоо. За ингээм хамтдаа харцгаая. Г гэсэн хувилбарыг сонголоо. Ноор. За. Заашгүй одоохондоо хүү боломж ашиглахгүй нийлээд сайн явж шүү. За ингээд дөрөв дэх асуултанда нүд гэж зөв хариулснаар миний ухаалаг найз Scott-ыг хүүхдэд давж чадлаа шүү. Азмаг л тоглоом боллоо. За хэдүүлээ 5 дахь асуултын шагналыг хамтдаа харъя. За энэ бол уудаг ногоо жимс буюу Kagome бэлгийн багцыг би та хэдтэй бэлдээд байна. За Kagome шүүсний хувьд бол бүр 110 жилийн түүхтэй юм байна лээ. За нэмэлт сахар, химийн будаг, за тийм нөөшлөх бодисын төрлийн зүйлүүд огт агуулгадаагүй. За тэгээ ерөөсөө жимс ногоог ингээд шууд ингээд шахаал савлцсан юм шиг яг тийм 100% ийм шүүс байгаа. Тийм. Тэгээд 180 грамыг уух юм бол насан турсан хүний нэг өдрийн ногооны авах ёстой тэр амин дэм хэрэгцээг тэр чигт нь хангаж чадах нь байна. Тэгээ хамгийн нэг чухал зүйл нь бие махбодыг маш сайн хорвоижуулдаг юм бүтээгдэхүүн байгаа шүү. За хэдүүлээ асуултаа харцгаая. За. Синдал. Яах вэ? Бас хамтараа даалгавар гүйцэтгэх байх тийм. Яг үнэн. Тийм хосороо даалгавар гүйцэтгэв. За түрүүний урамшуулт асуултыг бодвол арай өөр шүү. Яах вэ гэхээр энэ маань саяны 5 дахь асуултанд орно гэсэн үг. Тэгэхээр хосын даалгавар дээр алдаж болохгүй байх нь шүү те. За тэгээд энд мөн даалгавар гарч ирэх болно. Ямар даалгавар байгааг одоо хамтдаа харцгаая. За. Хүнсний бүтээгдэхүүний амтыг зөв таагараа гэсэн байна. Хүнсний бүтээгдэхүүн. Амтлах нь байна. Амтлаад 60 секундын дотор тухайн бүтээгдэхүүнүүдийг байрлалын зөв оруулж хийх нь шүү. Үүн дээр манай ган дүлийн
гол үүрэг оролцоод та бас удахгүй нэралах гэж байгаа учраас амсаж болохгүй байна тийм ээ. За тэгвэл ингээд хосын даалгаврыг гаднаас оруулж ирнэ юм хүсэж байна. За энэ дөрвөөсөө та хоёр маань зөвийг байрлуулах нь. За 3 2 1. За. Энийг бол байрна өртөлтэй. За 50 секунд үлдээд байна. Эргэлзээтэй бол төв байж байгаа дараагийнхны хадгалж. За та ийшээ байрлуулах юм. Ишээ. 40 секунд үлдээд байна. Мэдээж юм. Авахд амсаад үзсэн бас. 30 секунд үлдээд байна. Мөн лээ. Мөн лээ. За гэж байна. Тэгээ цаг байгаа юм чинь нэгтэлж болно. 20 секунд үлдээд байна. За ер нь юм байна дөө. Эхнэрээс тусламж авах шаардлагагүй юу? Шаардлагагүй гэж хэлсэн чинь. 10 секунд. За тэгвэл цагаа зогсоё те. За мөн үгүй юу хамтдаа харъя. За мөн Мөн байна. За харин дараагийн бүтээгдэхүүнийг брокколи гэж бодсон байна. Мөн байна. За энэ Дараагийнх нь буу цайг. Оо за. Ста мундаг. Тийм байна. Өргөс тэмх. Ястай мондаг. Баяр үргээ. баярлаа. За нэг юм лээ. За 6 дахь асуултынхаа шагналыг харцгаая. За энэ бол хувьцаатай хүүхэд бэлгийн багц байна. Ард санхүүгийн нэгдлийн хамт олноос танаа гэр бүл барьж буй бэлэг хүн байгаа. За. За ард санхүүгийн нэгдлийн 33 ширхэг хувьцаа буюу нэгж бүр нь 30000 төгрөгтэй тэнцвэц 100,000 төгрөгийн хувьцааны эрхийн бичиг байна. За ард санхүүгийн нэгдлийн хувьд бол 2005 онд байгуулагдсан цагаас хойш 30,000% өсөлттэй өндөр өгөөж бүхий ийм хувьцаа байгаа юм шүү. За тэгээд гарын бэлгийн хамтаар бас та хоёртой бэлдээд байна. Яг ардын хувьд л хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилт юм байна лээ. За тэгээд санхүүгийн бүр ингээд том юм цогц үйлчилгээ үзүүлдэг компани. За бидний сайн мэдих нэг ойролцоогоор 15 компанид үйл ажиллагаагаа бас явуулдаг. Монгол шуудан компани, арт даатгал, за крипто валюта хариулж байна. Трейд цагийн маань сайт байх жишээний. За тэгээд мэдээж эрэг энэ хамт олонны хичээл зүтгэл олон сайхан хамт олонны бэлэг энэ чинь гэсэн байгаа шүү. За тийм. За хэдүүлээ асуулт харъя. За энэ бол нэрийн физиологийн шаардлалтын үед их яах ёстой вэ гэсэн асуулт байна. Ад нь нэрийг сайн хөхүүлэх хэрэгтэй. Б'д нь нэрийг усанд оруулах хэрэгтэй. Харин В'д нь нэрийг агаарт гаргах хэрэгтэй. Г'д нь дээрх бүгд гэсэн байна. Бүгд юм шүү. Ерөөдөө бол аягүй сайн хөхүүлж ээж цаг тутамд хөхүүлж ээж шаардлалтанд харилдаг. Гэхдээ бас усанд оруулах, агаарт гаргах нь бас нөлөөтэй. Тэгэхээр Дээрх бүгд гэж бодож байна тийм. Оо таны бацлалт нэлээд айхтар байх шиг байна. Танд өөртөө мэдрэгдэхгүй байна уу? ер нь аягүй мэдрэгтэй. Та тий. Та тэгээ яасан гүрээ нэлээд бас бацалж байгаа юм байна шүү дээ. Тийм биш үү. За хэрвээ танд бас хүндрэлтэй байвал бид нэвтрүүлгээ төр зогсоож болно шүү. За. Гайгүй. Одоохондоо Гайгүй. За. Мэлээ. За буурчлаа. Өө тэглээ. Сатарч ийнэ ер нь. тий, ер нь аягүй сатарч. За тэгвэл дээрх бүгд гэсэн үйлбэрийг сонгож байна уу? Гээ юу? Дээрх бүгд. Тий. За. За, гээ үйлбэрийг сонголоо. За ингээд хамтдаа харцгаая. Эсвэл зөв та нэрийг хөлөх гэж магадгүй тий. Нэрийг сайн хөлнө гэж байна. Тий. Гэхдээ бүгд л зөв бахаа да бараг л. Оо ямар гоё юм бэ. За. Тийм ээ. За ингээд асуултандаа та хоёр маань зөв хариулж чадсанаар ард санхүүгийн нэгдлийн 100,000 төгрөгийн үн бүхий хувьцаатай болж чадлаа. За хэдүүлээ супер шагналдаа ирлээ. За тэглээ. Гайхалтай. За энэ удаагийн супер шагналд маань Rascal and Friends чихний улирлын хэрэгцээг бид бэлдээлээ. Улирал гэхээр 3 сарын хэрэглээ багтсан байгаа тий. За 2016 онд бол аль бие усны үйл ажиллагаагаа эхлүүлсэн. За тэгээд стандарт болоод юу гэдгийг загвар бүхий л зүйлүүдээ Шинэ Зеланд улстай бол хийсэн. За бидний хувьд бол бас яг энэ бүтээгдэхүүнийг сонгохдоо туйлын баяртай байгаа. Учир нь холоор болоод ямар нэгэн химийн бодис гэдэг юм уу үнэр агуулсан зүйлүүд бол үнэхээр том бага юм байна лээ. Тэгээд их өнгөлөг тэгээд агаар нэвтрүүлдэг сайн талууд олон юм байлээ. Тэгээ 3 сарын хэрэглээ гэхээр бас их боломж юм байна те. За тэгвэл асуултаа харъя. За энэ бас супер шагналын асуулт байгаа. За. Жирэмсний хэдэн сартад ураг анх нүдэ нээх вэ гинэ. Өмсний хэрч чадах. За Ад нь Жимсэн баг. 6 сартад, Б'д нь 7 сартад, В'д нь 8 сартад, харин Г'д нь 9 сартад. Аягүй эргэлзээтэй байна.
Яагаад тэгэхээр нөгөө яхад харуулах болгонд нүдэ анцсан байдаг. Тэгэхээр нүдийн зургийг дандаа ингэж таглалцсан байдаг. Тэгээд сүүлд нөгөө битээ 6-аас нэр 6 сар, 7 сар, 8 сар, 9 сартад бүгд нь яхад харуулсан тий. Тэгэхээр дандаа сүүлд нөгөө сүүлчийн зургийг авахлахдаа нүүрнийхэн бүтэн зургийг авахулчих гээд нэлээд удаа суусан чинь гараа ингэж тавьчаад тэгээ нэг жоохон болон гарсан чинь хөлөө тавьсан байсан. Тэгээд ерөөсөө нүүр. Тэгэхээр нөгөө хойли боломж авч болно шүү дээ тий. Яг үнэ хөө боломж байгаа. Боломж аваад ашиглаад бас Гэр бүлийн хий нэгээ сонгож гин үү? Их хөрх чимчээ сонгож байна уу? их хөрх чимчээ сонсон. Доо нэгтэй их хөрх чимчээ сонгож байна тий. За тэгвэл бидэнд гаднаас их хөрх чимчээг оруулж ирнэ үү мэ хүсэж байна. Өө сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна. Танилцъя. Хөрөгчсөн дэш. Зиндээ штатай. Та ихэр олон жил ажиллаж байна өргөн амарч. 8 жил ажиллаж байна да. 8 жилийн хугацаанд хичнээн хөвт ихэр бай. За одоо би чинь 5 600 ч юм уу да. Тэр явцал байгаа хта. За манай хоёр таны тусламж хэрэг боллоо. Энэ хоёр маань супер шагнал дээр явж байгаа. Хамгийн сүүлийн асуулт дээр гэсэн. За тэгээд одоогийн байдлаар нэг ч алдаагүй. Үнэхээр сайн явж байгаа. За тэгээд асуулт нь болохоор жирэмсний хідэн сартай дураг анх нүдэ нээдэг вэ гэсэн асуулт юм байна. Үнтэй нэг вэ? Тэгээ бидний хувилбарууд нь болохоор 6 сартай, 7 сартай, 8 сартай, 9 сартай гэсэн байна. Би 7 сартай гэж бодоод байна да. 7 сартай уу? Би хөлбөр юм уу 7 сартай гэж бодоод байна. Хоёр маань юу гэж бодож байна? Гол нь та гурав бас санал нэгдэх хэрэгтэй Тийм шүү. байна тий. За одоо нэг бас манай Тийм. Битээр бол бас сайн мэдгүй байгаа болохоор хөрх чимч маань 7 сар гэдэг би хөлбөр ингээд яасан чинь гитгээд Тийм мэржлийн үний тийм мэржлийн үеэс тийм 7 сартаад нь гээд би хөлбөр сонгоод хөө гурлаа. Тэхөө. За тэгээд. Яа, за 7 сартай За, 7 сар. хөлбөрийг сонглоо. Супер шагналын хариулт байгаа шүү үзэгчтэй. Би хөлбөрийг сонгосон байна хамтдаа харцгаая. За эмчээ. Ногоон асуулт зөв, улаан асуулт буруу. За эмчтэй баярлалаа. Баярлалаа танд амжилт хүсье. ямар гоё юм бэ? Хоёлоо чадчихлаа. Алдаагүй чадчихлаа шүү дээ. Яста мондаг. За ингээд хоёр маань ийм олон бэлгүүдийг дөнгөж төрхийн өмнөх энэ сайхан цаг мөчтөд хожиж чадлаа. Танай гэр бүл хамгийн сайн сайхан бүхний хүсье. За энэ цаг мөчид бид шууд бэлгээ гардуулах бол. За хэдүүлээ ингээд гаднаас бэлэг оруулж ирнэ өмнө хүсэж байна. Ийм их бэлгийг бид бас энэ удаагийн дугаартаа. Тэгээд гол нь хоёр маань хүчин чармаалт үнэхээр их байлаа шүү дээ. Маш сайн хариулж чадлаа. Мэдлэгийн хувьд бол үнэхээр мундаг ээж аваад байлаа. Баяртай авч байгаа хамгийн сайн сайхан бүхний гэсэн гэр бүлийн сайн сайхан гэсэн баяртай эргүү хэлцээ дараагийн баяртай Баярлалаа. баяртай За цэцлээ. Хөөх юм би яасан. Тийм. завзагчтай бид гандүлийнхоо гэрт ирээд байна. За сайхан тайван уу, сайн байцгаана уу, сайхан амарчсан уу? Сайн бацгаана уу? За дэжгүй юу хэр амарч юм? Дэжгүй их гайгүй өвдөлтөө амарчсан. Нэр хайрлсан уу? Нэр хайрлсан. Бишрэлт номон заяа гэдэг нэр хайрлсан. Ямар сайхан нэр өгөө. Ортодаа настай эрдэм нүдтэй хүн болохыг бэлэгдээд. Нэр өсөрлсөн. Зүг. Та хэдэг бас нэвтрүүлэгт ороход тухайн үедээ ямар байсан бэ? Тэр сэтгэлдлийг сонсох гээд. Ээж маань ерөөхдөө тэр нэвтрүүлгийг айгүй үздэг. Тэгээд ямар хацтай хүмүүсний нордог байна. Орлогч айгүйх баярлсан. Оо ямар хөөрх юм бэ? Зүг. Танд ямар байсан? Харин гинтийн болсон. Тэгээд бас аз жаргалтай сайхан бичүүдийн маань бас тийм ээ. Телевизийн хийх сайхан нэвтрүүлэгт бас хувь тавилан гаргаж орсонд бас маш их баярлж байна. Одоо ингэж. Тэгээд нэвтрүүлэгт оролцохыг зөвшөөрсөн дахин баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд аз жаргал эрүүлэхийг хүсье. Баярлалаа. Баярлалаа.